Hallelujah. Amen, amen. Come on, let's stand up. Let's pray together. Hallelujah. Хамтдаа босоод залбирцгаая. So glad to be back with you again. Тэгэд эргээд та нар дээр ирэхэд сайхан байна. And we know that God loves Mongolia. Amen. Тэгэд бурхан монголчуудад үнэхээр хайртай гэдгийг та бид мэднэ. Father, we thank you for today. Аваа энэ өдрийн төлөө таньда баярлалаа. That this day is very special. Энэ өдөр таны хувьд онцгой билээ. Because you are going to speak a word to us. Эзэн өнөөдөр та биднэрт бас өөрийн үгээ айлтгах билээ. And one word from you can change our life forever. Тэгэд танаас ирсэн ганцхан үг байхад энэ бидний амьдралыг мөнхөд өөрчлөх чадaltaй. I thank you, God, that people didn't come here today to see a man. Эзэн өнөөдөр энэ хүмүүс зүгээр нэг хүний царайг харах гэж ирээгүйхэн төлөө тань талархъя. But they came here to hear your voice. Учир нь тэд таны дуу хоолойг сонсохын тулд ирцгээсэн билээ. So I pray, give every person here ears to hear and a heart to perceive. Тиймээс эзэн хүн энд байгаа хүнийг болгонд сонсох чихийг хүлээн авч өөрийн болох тэр зүрх сэтгэлийг өгөөч. Holy Spirit, I pray that you move across this room. Ариун сүнсээ та энэ өрөөнд чөлөөтэйгээр ажиллаач гэж гуйж. Touch hearts today. Өнөөдөр энэ олон хүмүүсийн зүрх сэтгэл та хүрэх болтугай. Let fresh vision come, fresh hope come into people's lives. Эзэн хүмүүсийн амьдралд тэр шин зүн хараа, тэр шин найдвар төрөх болтугай. People are not changed by the words of men, Эзэн хүмүүс бид зүгээр хүний хэлсэн үг яриагаар өөрчлөгддөггүй. but by the glory of God. Харин таны алдраар өөрчлөгддөг. So we ask today, Father, show us your glory through the preaching of your word. Тиймээс өөрийн үгээр дамжуулаад та өөрийн алдрыг бидэнд харуулаач гэж гуйж. In Jesus' name. Есүсийн нэрээр. Amen. Come on, give God a good clap. Hallelujah. Алдрыг өрцгөөё. Well, hallelujah. I did not expect to be back again this year. Энэ жил ингээд ийм амархан эргээд ирнэ гэж би өөрөө ч бодоагүй. And as you came in, you got a mask. Тэгээ та нар маань орж ирэхдээ бүгдээрээ маск аваад орж ирчихсэн байгаа тийм. Hallelujah. Come on, give God praise. Үүнийхээ эзэн алдрыг өргөөрэй. I'll tell you what happened. Тэгээ би ер нь юу болсон талаар та нартаас хуваалцсан. We came here in October and we released thousands of masks. Тэгээд өнгөрсөн 10 сард ирээд бас нэг 2000 гаруй маск тараагдсан байгаа. And I was feeling pretty good. Тэгээд тэр үед надад агууд нэг тийм гоё сайхан мэдрэмж төрж исэн. But then God began to speak to me. Гэсэн чинь бурхан надад хэлсэн. He said, you went to churches. Бид нар сүмүүдээр явж байгаа штэ. And you gave masks to children. Тэгээ гол нь өнгөрсөн удаа сүмийн хүүхдүүдэд л бид нар өгцгөөсөн. And some for a few ladies. Тэгээ бас нэг жирэмсэн ээжүүдэд маш цөөн тооны эмэгтэйчүүдэд бид нар өгсөн. But what өгсөн. about the rest of my people? Гэсэн чинь бурхан гэхдээ миний үлдсэн хүмүүс яах юм болж гинэ гэсэн. Hallelujah. And so we quickly get more masks to bring to you. Тэгээд бид нар аль болох хурднаараа чадах хэмжээний маска цуглуулад ирсэн байгаа. Hallelujah. Listen, let me tell you, I am very sorry. Тэгээд би маш их харамсаж байгаа бас хэлж байна. I have been coming here for 12 years. Би ч өнгөрсөн 12 жил ингээд ирсэн байна шүү дээ. And I just never have seen this problem. Гэсэн атлаа энэ асуудлыг би юу харж байгаагүй байхгүй. Because I come in the summertime, Яа тэгэхээр чи би дандаа зуны цагт ирдэг. Blue skies. Nice weather. Цагаагаар нь сайхан. And I'm sorry, I didn't know how bad it is. Тэгэд ямар хүнд хэцүү байгааг би мэдээгүй явжээ намайг уучлаарай. And I want you to know that God is concerned. God knows. Гэтэ би танарт нэг зүйлийг бат мэдүүлмээр байна. Бурхан мэдж байгаа бүгд бурхан танарт санаа тавьж байгаа. Тэр үнийг мартаж орхиогүй. Mongolia. Бурхан Монголыг мартаагүй маа. And that's why he's sending me. That's why you have a mask in your lap. Тийм учраас бурхан намайг илгээсэн бөгөөд энэ л шалтгаанаар өнөөдөр бид нар өвөр дээр маск тавиад сууж байна. About this problem. Тэр бурхан энэ асуудлын талаар ажиллаж байгаа юм шүү. But I'm here this week with my team and we are going around, we're talking, we're handing out masks in the Gerd district. Тэгээд бид бас багаараа ирээл бас энэ талаар хүмүүстэй ярилцаж уулзаал ялангуяа гэр ороолоор бас нэлээд явлаа. And this is the first time I've ever been here in the winter time. I've never been here in the winter time. Тэгээд би амьдралдаа анх удаа Монголд энэ өвлийн цагт нь ирж байгаа байхгүй юу? And this is what I see. Тэгээд би юуг олж харж байна гэхээр that Mongolia needs a miracle. Монголд үнэхээр гайхамшиг хэрэгтэй.
Mongolia needs a miracle. Тэгэхээр гайхамшиг хэрэгтэй байна Монгол. But here's the good news. Гэтэ биднэрт байгаа сайн мэдээ We бол serve a God of miracles. бид чинь гайхамшигын бурханд үйлчлдэг шүү дээ. Oh, hallelujah. Come on, amen. Our God is a miracle working God. Бидний бурхан бол гайхамшигыг үйлдэж Come on, байгаа do юм you аа. believe, Mongolia? Та үүнд итгэж гин үү? And I've seen this, and you know this. You've seen this in your own life. You've seen God do miracles. Бурхан таны амьдрал дээр яаж ажиллаж, яаж гайхамшиг үйлдэхийг та харсан л ээж таараа. So we know that He is able. Тэгэхээр юу вэ? Тэр үүнийг хийх чадaltaй гэдгийг бид уг нь мэдээд идэг. We know that our God is capable of miracle power being released in Mongolia. Бурхан Монгол улсад маань гайхамшигыг асгах чадaltaй, чадамжтай гэдгийг бид мэдээд байгаа. Come on, with men, this is impossible. Мэдээж But хүмүүс with биднэрт God, боломжгүй. Харин бурхан all бол things are possible бүх зүйл боломжтой. for those that will believe. Мөн түүнд итгэдэг нэгнүүдэд бүх зүйл боломжтой гэж. Now listen, we know God does miracles, but how do we get Him to do Тэгэхээр одоо miracles? бид нар бурхан гайхамшиг хийдэг гэдгийг мэдээд байгаа. Гэхдээ яг цагаад болохоор юу тэр яг яаж гайхамшигаа хийдэм бэ гэдэг дээр бас яаж вэ? I don't know about you, but it's not enough just to know God can do a miracle. Бурхан гайхамшиг үйлдэх чадaltaй гэдгийг мэдэх хангалттай бус байна шүү дээ. How do we get Him to do miracles? Яаж түүнийг тэр гайхамшигыг нь үйлдүүлдэг юм бол? How do we get Him to move in our life, in our situation, in the situation here in Mongolia? Түүнийг яаж How өөрсдийнхөө амьдралд өнөөгийн байгаа нөхцөл байдал хөтлөх юм бол? do we release that miracle power? Яаж бурхны тэр гайхамшигыг үйлдэх хүч чадлыг нь суллуулд юм бол? Now I want to share I don't have a lot of scriptures today, but I want to share one of my favorite passages of the Bible. Би өнөөдөр та нар зөндөө олон ишлэлийг хуваалцахгүй. Гэхдээ Библи дээрээс би нэг өөрийнхөө маш дуртай I mean, тэр нэг хэсэг you ever read parts of the Bible and it just speaks to you? Цөмөрөө ингээл Библийг уншиж хахад Библийн тэр нэг тодорхой хэсэг зүгээр биднэрт ингээд нэг яриад эхэлдэг тий. And I want to share with you this passage of scripture is one of my favorite. I love this story in the Bible the most out of almost any story. Би бараг л бусад түүхүүдээс илүү энэ түүхт нь дуртай гэд хэлчихэд нэг буруудахгүй яг тэр нэг дуртай түүхээ та нарт хуваалцах гэж Come on, are байна. you ready? За бэлэн үү? Come on, Mark chapter 2. За Марк номын 2 дугаар бүлэг. Mark chapter 2. Маркийн 2. Now I want to give you the setting for this now. За ямар ч яриад эхэлчихэ. Mark chapter 2, Jesus comes down to a city called Capernaum. За Есүс одоо Маркийн 2 дугаар бүлэг дээр юу гэхээр Капернаум гэдэг нэг хотод орж ирж байгаа. People hear about it. Тэгээ хүмүүс энэ талаар мэдээ And сонссон. verse 2 says he gathered it together in a house and that there was no room to receive them. No, not so much about the door, and he preached the word unto them. Тэгээ 2 дугаар ишлэл юу гэж хэлж байгаа гэхээр түүнийг ирсэн гэдгийг зөндөө олон хүмүүс сонсон бөгөөд тэр байгаа газар нь бүр өшөөгөө орж ирж дийлэхгүй болтлоо пиг дүрсэн тухай хэлж Come on, байгаа. can you see this now, right? He comes to a house. За тэгэхээр та одоо үнийг төсөөлөд хараарай. Тэр нэг байшинд яваад орж байгаа шүү So дээ. many people come Тэгсэн чи зөндөө хүмүүс тэнд нэрсэн. that every window is covered with people, every door, and everyone is packed tight together to hear Jesus. Тохоромж орох зайгүй, хаалгаарамж орох зайгүй те ингээд бүр пигч эхэлсэн хүмүүс тэнд. Not one more person can get inside. Гүрийгээд түшин нэг ч хүн багтахгүй People болчихлоо. are just to hear him Тийм teach. хүмүүс зүгээр л түүний сургаалыг сонсгол ингээд пигч эхэлсэн байж. Can you see this? Тэгэхээр одоо та энийг төсөөлж харж байна уу? I've been in places like this before and Би өмнө тиймэрдүү газараар явж I don't үзчихсэн. like it. Надад л Too many таалагдсан. people. Тэгж олон хүнтэй шахацалдаг. Now here's what happens. Тэгэд энд нэг юм болж байна. Verse 3. Listen За to 3 this. дугаар ишлэл дээр нь The Bible says, and they. тэгээ Библи тэгээд тэд гэж байгаа. They. Тэд нар They came unto him bringing one that was paralyzed, which was carried by 4 of them. за тэд нэгэн саа өвчтнийг дөрвүүл дамнан түүнд авчирлээ гэж. The Bible says they. За Библи тэр дөрвөн хүнийг тэд гэд одоо төлөөний үгээр хэлж өгч байна. This is awesome. Come on, I'm in. Маш гайхалтай. Because it doesn't say who they were. Одоо нөгөө дөрөв яг хэн байсныг яг тодорхой хэлээгүй байгаа байхгүй юу?
We don't know. Бид нар яг мэдэхгүй. Is it family? Гэр бүлийнхэн нь байсан Is it болов? cousins? Is it Одоо ах дүүс нь байсан болов? is it colleagues? Одоо хамт ажилладаг хүмүүс нь байсан болов? Is it neighbors? Шүүд нь байсан болов? Is it friends or Найзууд нь байж юу? the Bible doesn't say who they were, Библи тэдний яг хэн байсныг хэлээгүй. but they picked up their friend Гэхдээ л тэд яасан? Тэр өвчтөе нэгнийга үүрээ дүүрээд авчирч. they carried their paralyzed friend to this meeting. Тэгэд одоо энэ дөрвөн хүн тэр саа өвчтөе хүнийг Есүсийн байгаа газар үүрээд авчирж байна. We don't know who they were, Тэр тэд яг хэн байсныг нь бид мэдэхгүй. but we know this. А гэхдээ нэг зүйлийг бид мэдэж байна. They were full of hope. Үнэхээр найдвар дүүрэн нэгнүүд байж. They were full of compassion. Бас өрөвч инэрэнгүү сэтгэлээр дүүрэн нэгнүүд байж. They were full of faith. Итгэлээр дүүрэн хүмүүс байсан гэдэг бас харж They байгаа. were carrying the heart of God. Өөрөөр хэлбэл бурхны зүрх сэтгэлийг тээсэн тэр нэгнүүд ийхүү үлдсэн байна. We know that. Бид үүнийг нь бол харж болж байгаа. I don't know about you, Таныг самдгүй. but I want to be one of the they. Гэтэ би тэд гэж нэрлэгдсэн тэр хүмүүсийн нэг нь баймаар байгаа хөө. I want to be a they. I want to be they. Би тэдний нэг нь баймаар байгаа хөө. They saw this man and they said, we will do something about it. Тэр өвдөд зовсон тэр нэгнийг хараад үүний төлөө бид ямар нэг зүйлийг хийж чадна гэж хөдөлсөн хүмүүс. They had faith. Тэгээ тэдэнд итгэл байсан. They had compassion. Тэдэнд тэр өвчтөе нэгнийг өрөвдөх сэтгэл байсан. They were full of hope. Тэгээд тэдэнд найдвар байсан. I want to be like they. Тэгэхээр би тэдний шиг баймаар байгаа хөө. Now here's what happens. Тэгээд энд ийм болж байгаа. They get to the house Тэгээд тэд нар Есүсийн байсан тэр The Bible байшин дээр says- өрөөнд ирж байгаа. in verse 4. Тэгээд Библи 4-р ишлэл нь юу гэж хэлж байна? When they could not come in Тэгээд тэд дотгошоо нэвтэрж орж чадахгүй байсан. because of the press of people, Хитрхи хүмүүс шахацлсан байсан. they uncovered the roof. Тэгэд үүний улмаас яасан тэд дээврийг нь хуулж эхэлсэн байгаа штэ. And when they had broken open, Тэгээд дээврийг нь хуулж эвдэж цоорхоо гаргаад they let down their friend. They did this. They let down their friend into the house from the тэгээд roof. тэд яасан бэ? Яг нөгөө өвчтөе нэгнийг дээврээр доош буулгаж байгаа. This is crazy. Салиутаач гэмээр. Listen, where did they get a ladder? Тэд хаанасаа шатмат олсон юм бол. Where did they get tools? Одоо тэрийг эвдэх хилдэв багц зэвсэг хаанаас олсон юм бол. Listen, it's not their house. Тэгэд эн чин тэдний гэр байшин биш штэ. It's someone else's home. Өрөөл нэгний байр орон сууц вэ штэ. But they broke open the roof. Гисэн атал тэд нар яасан бүр дээврийг нь ухаж эвдээд. Jesus is inside teaching, Тэнгүү дотор нь Есүс сургаалаа зааж байгаа. and a big hole opens up in the roof. Тэгсэн чин дээвэр дээр нүх гараал. Come on, can you see this? Одоо та төсөөлж харж гин үү? And all of a sudden, in the middle of his teaching Яг sermon, сайхан сургаал дундаараа явж исэн чин here comes a paralyzed man. тэр дээвэр дээрээс нэг юм саа өвчнөд баригдсан ингээд доошо буулж ирж байгаа. Тэгсэн чин нөгөө нөхдүүд дөө дээрээс буулгаж байгаа байхгүй. They did that. Тэд үнийг хийсэн байхгүй. You know why they did it? Тэд яагаад үнийг хийсэн гэж? Because that's what they could do. Яагаад гэвэл энэ нь тэдний хийж чадах зүйл нээс учраас. You see, God will never do what we can do. Тэгэхээр бид эндээс нэг зүйлийг харж ойлгох хэрэгтэй. Бурхан хизээч бидний хийж чадах зүйлийг бидний өмнөөс хийж өгдөггүй юм аа. God won't break open the roof Бурхан тэгэж дээвэр эвдэхгүй. because we can do that. Яагаад тэр хүмүүс бид энийг эвдэж дийлэн штэ. God won't pick up the guy and bring him to the meeting because we can do that. Тийм бурхан тэгэл тэнд өвчтөе нэг Come on. ингээл тэнгэр дээр одоо we үүрэг care. дүрээд ингэж авчрах биш. Хүмүүс бид нар үнийг хийж чадахгүй. If we have a heart, if we have hope, Биднэрт faith, сэтгэл байгаа бас биднэрт итгэл байгаа бас. we can do it. God doesn't find a ladder and find a rope
and give you tools, you can do that. Тийм тэгэхээр ингээл бурхан таны өмнөөс яваал, шат мат хайгаал, танд тэндээс уян оосор чирж ирээл. Тийм байхгүй. Бид үүнийг хийж чадах учраас бид л үүнийг хийн. And when you've done all you can do, Тэгэхээр яг үүнчлэн та өөрийнхөө зүгээс чадах бүхнээ хийх тэр үед then God does what you can't do. бурхан тэнд үлдсэн таны хийж чадахгүй зүйлийг хийж өгдөг. Oh, come on, amen. Амаа. They did what they could do. Тэгэхээр эдгээр хүмүүс юу гэхээр өөрсдийн зүгээс чадах бүхнээ хийсэн байна. And then the God of miracles steps in, Тэгээ яг тэр нөхцөл байдалд гайхамшигыг үлдэгч бурхан орж ирж шít. does what you can't do. Яа тэгэхээр тэдний хийж чадахгүй зүйл үлдчихэж байгаа байхгүй. You know, in the book of Acts, chapter 12, Үйлс номны 12 дугаар бүлэг дээр Peter, was in prison. Петр тэр үед шоронд байсан. And verse 4, the Bible says that an angel came. Тэгээ 4-р ишлэл дээр нь одоо Библи юу гэж хэлж байгаа гэхээр Тэнгэрлэгч бууж ирсэн гэж The байгаа. glory and the power of God shine so bright in the prison. Тэгээ шорон дотор эзний алдар бүр бууж ирээд тэр асар их гэрэлтүүлсэн гэж Come байгаа. on, can you see this? Тэр одоо бас энийг та харж This байна уу? angel comes in and the power of God opens up every prison doors, shackles fall off. Тэгэл бурхны Тэнгэрлэгч бууж ирэл эзний алдар бууж ирэл ерөөсө шоронгийн бүх үе таалга нэгдэл хүмүүсийн гав гинжүүд нь суларсан шүү дээ. Glory of God, the power of God everywhere in that prison. Хаасаагүй эзний яруу алдар тэр шоронг дүүргэсэн байсан. And the angel comes to Peter Тэгээд Тэнгэрлэгч Петр дээр хурж ирээд and he says to him, түүнд хэлж байгаа. put on your shoes. За гутлаа өмс. You put on your shoes. Чи гутлаа өмсөрэй гэсэн. It's time to go. Одоо явах цаг болсон. Now, with all that power moving, Одоо тэгж их тэр хүч чадал ажилч юм болж байгаа газар чинь supernatural power of God move. Why didn't the angel just make the shoes float up? Ooh. тэгэл бурхны юр бусын хүч чадал ажиллаад бөө юм болж байгаа тэр үед яагаад те Тэнгэрлэгч тэр гутлыг аваад ингээл хөлтөн өмсгчөөг юм бол Go onto his feet. тэгэл гүүн гутал нисж ирээл хөлтөн углагдаал. Come on, amen. You can open doors. Why not make the shoes Хаалгагийн тийм гайхамшигтаар онгойлгочод яагаад гутлыг нөмсгчөөгүй? appear on his feet? Тэгэл хоёр хөлтөн углагдаал. Because the power of God is not there to do what you can do. Яагаад тэгэхээр бурхны хүч чадал хичнээн байлаач тэр хүч таны хийж чадах зүйлийг таны өмнөөс хийдэггүй маа. You can put on your own shoes. Та өөрийнхөө гутлыг өөрийнхөө л хөлд углах хэрэгтэй. Come on. Өөрөө л өмсөх хэрэгтэй. But how many times do we say, God, if you're really there, Гэтэл бид нар хичнээн олон удаа те бурхан та үнэхээр if you байдсан really бол гэж love ирээл. me, Та үнэхээр надад хайртай юм бол гэж ирээл. put my shoes on. Миний гутлыг өмсгöd өгөөч гэж сууж идэг үлээ. And God's like, I'm not putting shoes on. Тэнгүүд бурхан би гутлыг чи өмсгдэггүй маа хөө. That's not what I do. Миний хийдэг нь наадах ч юм That's бишээ. what you are supposed to do. Энд чи өөрөө хийх ёстой юм чинь. But prison doors opening, Харин тэр хаалга бол онгойлгож шүү. setting captives free, Тэгээ яаж энэ тэр олзлогсдыг инхүү чөлөөлж. that's what I do. Тэр God үүнийг says. би хийх God юм аа says. гэж бурхан хэлж байгаа. I can do that. Тэр би үүнийг You бол хийж cannot чадна. do that, but I can do that, God says. Чиний хийж чадахгүй би хийх юм аа гэж бурхан хэлдэг. Now, listen. За тэгэхээр одоо They одоо нөгөө хэд чинь тэд нар carried him. одоо тэд түүнийг өргөөд дүүрж байгаа штэ. They got to the meeting. Тэгээд тэр уулзалтанд авчирж байгаа. Jesus, the miracle worker, is inside. Тэгээд дотор нь гайхамшигыг үйлдэгч Есүс байгаа. But they could not get in. Гисэн атал нөгөөдөл чинь тэр дотогш орж чаддаггүй. But if we have to be honest with Цөмөрөө ourselves, өөрөө өөртөө жоохон үнэнч байгаад бодож үзэх юм бол what would we have done? бид нар тэр үед юу хийх байсан бол We might have said, well, it's not the will of God today. тэгээд бид нар айгуул ингэх байсан та. За. Энэ өнөөдөртөө энэ бурхны хүсэл биш юм шиг байна. We would have said, oh, maybe it's not the timing of God. Тэгэл бид нарт магадгүй бурхны цаг хараахан болоогүй юм байна. God has a time. Бурханд цаг байдаг ш. It's not the right time. Одоо яг тэр зөв цаг нь биш байна. Maybe we need to go and come again. Цөмөрөө явъя. Тэгээд дараа нэг эргэж ирье. Or here's the big one. Тэнгүүд одоо нэг арай нэг том нь
The Lord works in mysterious ways. Бурхан маш нууцлаг арга замуудаар ажилтдаг юм. And we don't know when he wants to do what he wants to do. Тэр өөрийн хүссэн зүйлээ хизээ яаж хийхийг бид үл мэднэ. So let's just pray some more. Тэгэхээр цөмөрөө улам илүү залбирцгаая. Oh, don't look at me with those nice Mongolian Christian faces. Нандруу тэ нэг амарлаг Монгол христчин царайгаа битгий гаргаад суу. Come on, we wouldn't look for rope and a ladder. Бид нар харин яах юм? Цөмөрөө ерөөсө хүй шатгаана уяасар хаана гэж явах хэрэгтэй байхгүй. We will not break open the roof. Тэгэхээр бид нар магадгүй тэ би л тэр дээвнэр ивдэхгүйгээ сууж чадах хүмүүс биш. Pastor Troy, it is expensive. Who will pay? Тэгэл Трой пастра энэ дээврийг эвдэнэ гэдэг чи асар их мөнгө олно шүү дээ. Эцэст нь төлбөрийг хэн төлөх юм? I want us to see this now. Listen. Тэгэхээр цөмөрөө бас үнийг ингэж харъя. Jesus is teaching. He sees this man. Тэгэхээр Есүс одоо сургаал зааж байгаа. Тэгсэн чинь одоо нөгөө үнийг олж харж байгаа шүү дээ. They're lowering him down. Тэгэл нөгөө дөрвчин түүнийг ингэ доош нь буулгаж байгаа. He's coming down. Тэгэл буугаал. This is what happens. Тэгсэн чинь ийм болж байна. This is how miracles start right here. Одоо яг энд гайхамшиг эхэлж байгаа. Verse 5. 5 дугаар ишлэл дээр Verse 5. Listen 5 to дугаар this. ишлэл. It says this, Mark chapter 2, verse 5. За Марк 2-ын 5 дээр When Jesus saw their faith, Есүс тэдний итгэлийг хараад гэж байгааз. he said unto the sick man, Тэгээд нөгөө саа өвчтэй хүнд хэлж байгаа. your sins are forgiven, you're healed. За гим нүгэл чинь уучлагдсан чи идгэрсэн гэж. When he saw their faith, Тэгэд яасан? Есүс тэдний итгэлийг харсан гэж байгаа. when he saw that these people did all they could do. Тэгэхээр нөгөө дөрвчийн өөрсдийн зүгээс чадах бүхнээ бүгдийг хийх тэр үед Not the man, одоо нөгөө өвчтэй хүнний тухай not яриа the биш. paralyzed man. He had no faith. Нөгөө саа өвчтэй хүн түүнд байсан итгэлийн талаа биш. Тэр түүнд итгэл байсан гэж хэлээд. Харин They had faith. тэдэнд итгэл байсан тухай яригдчих. And they Тэд broke open the roof. And they тэр carried дээрээ their friend. And тэд they найзыгаа дүүрээд ирсэн. believed it. Тэд итгэсэн. They did it. Тэгэхээр тэд үүнийг үйлдсэн. They did what they could do. Тэд өөрсдийн зүгээс чадах бүхнээ хийсэн. And then God stepped in Яг тэр мөчөд бурхан тэнд орж ирж байна. and did miracles. Яг гайхамшиг хийж байна. You know, you guys have to thank Ugin. Тэгээ та нар талархаарай. The mask you have. Тэгэхээр одоо энэ байгаа маск Everything started with her. эндээс эхлэлтэй маа. I found out Тэгээ олж мэдсэн. that her boy was sick. Одоо хүү маань өвчтэй гэж би жишээ нь яриад эхэлсэн. She helps us so much every time we come here. Тэгэл ирэхэд ерөөсөө бүх юм тусалж дэмждэг. And I said, what do you mean? He's sick. What's wrong? Тэгэл одоо хүү өвчтэй гэл. Тэгэл яг яасан хүү чинь You гэл. see, I don't know about this problem here, you know? Тэгээ би нүуник энд байгаа асуудлыг чи яг төдийлөн ухаж ойлгохгүй But all шүү дээ. your pastors, they tell me, it's so bad here, Pastor Troy. Тэгэл бүх In the winter. пасторууд It's really хэлчихсэн bad. үлдээ It's энэ really ямар difficult. хэцүү гэж үнэхээр маш чанга байд юм аа. And so I'm like, oh yeah, okay. Тэгэл би тийм үү гэж өнгөрч байгаа шүү дээ. I will pray for you. Тэгэл би айгуу гой харалтайг бол би та нарынхаа төлөө залбирнаа. Because I don't know. Яа тэгээ би яг сайн мэдэхгүй байхгүй юу? But when I heard her, I asked her, what's wrong? What's happening? Тэгээд яг надаас яг хүү чи яг яагаад байгаа юу болсон гэдэг ингээд ухаад асуугаад явж байгаа. I heard something in her voice. Би тэр дуу хоолойноос нь би нэг юмыг таньж ялгсан And I байна. had heard it before. Би миний өмнө нь сонсч ийсэн тэр нэг дуу I heard it хоолой. in my wife's voice. Яа тэгэхээр би эхнэрийнхаа дуу хоолойноос би энийг өмнө нь харж ийсэн It's сонсч ийсэн. very unique Энэ нэг маш онцгой нэг юм for явдаг. moms. Их хүнд байдаг. I heard it when my kids were sick. Тэгэл яг миний өөрийн хүүхэд өвдөд хэцүү байдаг шиг яг тэр дуу хоолойг би сонссон байхгүй. There's a tone that only a mom can have Яг зөвхөн ээж нарт их хүнд байдаг тэр нэг дуу хоолойны өнгө. when their child is sick. Яг хүүхдүүд нь өвчтэй байх үед гардаг тэр дуу I хоолойны knew өнгө. when I heard that, I said, this is serious. Тэгээ яг тэр дуу хоолойг би сонсохдоо эн чинь үнэхээр ноцтой юм байна гэж ойлгож хүлээж авсан.
And I went on the internet. I said, how bad is this? Let me figure it out. Тэгээ би үш интернет руу ороод ер нь яг юу болоод байгаа олж мэдээ. I went on the internet and I found the study that was done by the United Nations about your air pollution. Тийм тэгээд одоо яг Их Британаас хийгдсэн одоо энэ агаарын бохирдын тал дээр хийгдсэн тэр судалгааг би олж уншсан. You've not read it, you should read it. Магадгүй та энэ судалгааг уншиж байгаагүй бас олоод уншаарай. When I read it, I began to cry. Би зүгээр л тэр судалгааг уншаал би өөр ирэхгүй ойлсон баг. And I have to say to you, Mongolian Christians, I am sorry. Тэгээд үнэхээр би Монгол итгэгч та нартай би ямар их харамсаж сэтгэл өвдөж байгаагаа би I'm хэлмээр байна. sorry that I didn't pay attention. Үүнд чинь анхаарал тавиагуудаа бас би уучлал. Because I love Mongolia. I love the church. I Би love the people of Монголд, God би here. чуулганд, би нар түмэнд би хайртай. And I just didn't know. Гол нь биний өмнө I Мэдхгүй явж. didn't listen. бас анхаарч сонсоогүй явж. And I'm sorry for what you have to go through. Тэгэд өнөөдөр та нарын туулж явж байгаа зүйлийн төлөө би More харамсаж importantly, байна. God is sorry. God is on Тэгээ your үүнээс side. илүү чухал зүйл юу гэхээр Бурхны сэтгэл үүнд ямар их өвдөж зовж байгаа гэж тэр үнэхээр та нарын талд юм шиг. Every tear you've cried has been precious to Him. Тэгэхээр үүнээс болж уйлсан нулимс бүр Бурханд үн цэнтэй. Every mom, every person here that has a loved one that is suffering, every tear you've cried has been precious to God. Тэгэхээр энд байгаа ээж болгоны тэр үрээ өвдсөн байх үеийн тэр уйлсан нулимс тэр зовнил бүр Бурханд үн цэнтэй. And I felt God speak to me, do something. I said, God, someone should do something about Тэр this. үед бүр өөрийн ирэхгүй Бурхан хин нэгэн хүн ямар нэг зүйлийг хийж эхлүүлэх ёстой гэсэн би. You know what He said, right? Тэгсэн чинь Бурхан юу гэж хэлж байгааг та нар ойлгоно шүү дээ, тий? Troy, За Трой, why don't you do something? тэгвэл чи яагаад ямар нэгэн зүйлийг хийж болохгүй гэж. Come on, amen. Маа. So years ago, Тэгэд нэг хэдэн about a year and a half ago, за бараг жил хагасан өмнө дөө we had a really bad flood in America. Америкт нэг айхтар үер болсон. And so many people in Texas, this is an area, city in Texas, Техас яг энэ айхтар үер болоод they lost their homes because of the flooding. олон гэрүүд яг энэ үерээс болж орон байр гэр орноо алдсан. So I really felt God wanted us to go as a ministry, Тэгэд манай үйлчлэлийнхнийг Бурхан үнэхээр тийшээ яв гэж байгааг би мэдэрсэн. help people rebuild their homes. Тэгэд тэднэрт гэр орноо дахиж барьж барихад нь туслах. So we wanted to help the people of God. Тэгэд бидний гол зорилго Бурханы хүмүүс буюу итгэдэг хүмүүс бид нар So туслах we зорилготой. rebuilt 3 churches Бид нар 3 сүмийг дахин барьсан. and we rebuilt 3 pastors' homes. Тэгээ бас 3 пастрын гэр орныг дахин барьж өгсөн. And we helped many other Christians rebuild their homes. Тэгэд өөр олон Repair their homes. итгэгчдийн гэр байрныг засч янзлахад бас бид But it was тусалсан. very bad there, you know? Гэтэ тэнд нөхцөл байлаагүй So хэцүү. much toxic things, Маш их одоо аюултай so much mold. тэр нүг шавар шавханаас ч юм болоод. On my team, Тэгээ манай багийнхан the people that were working in Although these conditions, яг нүг ийм нөхцөлд ажиллаж сурцсан нөгөө хүмүүс чинь they pull out this mask. нэг юм маск гаргаж ирэл зүүцэн. And I would see it. Every time they would see it, they put their mask on. Тэгэл ялангуяа тийм айхтар хортой орчинд руу орохдоо тэд нар шууд маска гаргаж ирж I зүгээс. thought, it's so cool. Тэгэл би юу ямар лаг ийдэн They put it on. They look like ninja. яг л нинжа шиг харагдаж байгаа байхгүй юу? And they said, this is the best mask there is. Тэгээд хэрэгжилжсэн хүмүүс юу гэсэн бэхээр энэ бол ерөөсө хамгийн сайн чанартай There's нугамаа. the workers of construction, they said, there's no mask better than this, Pastor. Тэгээд яг иймэрдүү барилгын нөхцөл байдлаар ажиллаж сурцсан хүмүүс юу гэж үүнээс илүү сайн чанартай маск And байхгүй when I гэж. see this problem, I remember. Тэгээд нөгөө нэг судалгааг уншаад явж исэн чи яг би тэр зүйлээ би санаж байгаа байхгүй. Maybe this will work for Mongolia. Магадгүй тэр маск Монголын нөхцөл байдал туслах юм So I шүү. found the company. Тэгээ би энэ компаниг нь It is a олоод big company. энэ айгу том компани байгаа. And I went to the company. Тэгээ би энэ компани руу бүр явж очсон. But listen to this. So before I went, this is what I want to show you. За тэгэхээр миний та нарт нэг юм харуулъя. I have a pollution meter. with me. Надаа нөгөө нэг одоо энэ агарын бохирдлыг хэмждэг юм багаж байгаа байхгүй I юу? want to give you what really moved me here. Listen to this. Тэгээ юу намайг хамгийн ихээр одоо хөдөлгөж байгааг би бас та нарт харуулж ойлгуулах гэдэг. This meter is in my home where I live in America. За одоо энэ талд нь байгаа нь юу вэ гэхээр Америкт өөрийнх нь амьдардаг гэрт хийсэн 25. хэмжилт байгаа. 25.2 зааж байгааз. This is yesterday, За нөгөө тал нь болохоор ихээр өчигдөр хийсэн хэмжилт. right down the street. Зүгээр нэг гадаа гудамжинд хийсэн хэмжилт.
Just so you understand how bad. Тэгэхээр нөхцөл байдал ямар аюултай хэмжээнд хүрчээд байгааг бид өөрсдөө ойлгосон байхын тулд 65 тэгэхээр бүр 65 дахин хэмжээний юм яригдж is штеп. considered not good. Тэгэхээр бүр тийм сайн биш байгааг харуулж байна. Right down the street from us here, it was 930. Одоо жишээ нь 930 зааж байна. You got to wear your mask. Тэгэхээр юу юм? Бид нар энэ нөхцөлд маск зүүхээ зүгээр аргагүй байдалд орчод байна. You got to wear your mask. Тэгэхээр масктай байх. This is not a bad day, huh? Одоо ингээ харах юм бол те өчигдөр бид нар яг энийг хийх гээд явж байхад юу гэхээр нэг Not so much smoke. сайхан нартай, нэлээд тийм утаа багтай, жоохон цэлмэг, тэнгэр цэлмэг сайхан өдөр байсан. But still 930. Гэсэн атал 953 зааж байгаа. You know the meter only goes up to 1,000. Тэгээд энэ машин юу вэ? Нэг дээд хэмжилт нь 1000-д хүрдэг. Then it doesn't measure anymore. Тэгэд энээс цаашаа хэмжиж дийлэхгүй болчиход нь штэ. So I went to the company Тэгээ би тэр нөө маскны компани дээр явж очисон. that makes this mask. Энэ маскыг үйлдвэрлэдэг компани. I flew there with my team Тэгээ би багийн хүмүүсээ аваад ийшээ би нисээд очисон. And I went Ондоо хотод байдаг to учраас. the owner, to the CEO, Тэгээд одоо эзэн өдөр удирдлагатай нь очиж and I үзсэн. said to him, Тэгээд түүнд хэлсэн. I need a mask for Mongolia. Монголчуудад хэрэгтэй тэр маск надад хэрэгтэй. I said, I need masks not like this, but I need for small children Тэгээд зөвхөн ийм том биш юу гэхээр энэ жоохон хүүхдүүдэд нь маск because хэрэгтэй. they are suffering the most. Яг хамгийн ихээр зовж байгаа, өнд өртөж байгаанууд нь And he хүүхдүүд said, байгаа. oh, we do not make masks for kids, Гэсэн чинь яана бид нар энэ хүүхдийн маск хийдгүй шүү дээ. only for adults. Энд чинь зөвхөн насан туршид зориулагдсан Because we байдаг. make for firemen, Яа тэгэхээр одоо юу энийг чинь нэг галынхан зүүдэг, factory workers, одоо үйлдвэрийн ажилчид зүүдэг, construction workers, барилгын ажилчид зүүдэг. only for the adults, only for big people. Тийм тэгэхээр юу яг насанд хүрэгчд нөө ажлын байран дээр байгаа нөө хортой нөхцөлд ажилдаг хүмүүс зориулж хийгддэг. But the owner is Christian. Гэхдээ эзэн нь итгэгч хүн байгаа. And I told him, Тэгээ би түүнд хэлсэн. sir, God needs your company. Бурханд танай компани хэрэгтэй байна найзаа. Will you help us? Та туслах уу? You see, that's what I could do. Тэгэхээр одоо энэ юу вэ гэхээр энэ миний хийж чадах зүйл хэвгүй. God wouldn't do that. Бурхан миний өмнөөс үнийг хийхгүй л хэвгүй. I had to do that. Тэгэхээр би энийг хийж чадна шүү дээ. I had to get on a plane Би ч өөрөө сайхан онгоцондоо яваад ороо сууч чадна. and fly to another part of the United States. Америкийн бүр цаад хэсэгт байсан. Гэхдээ би тийшээ чинь нисээд очиж болно That's доо. what I could do. Энэ миний хийж чадах зүйл. I could pick up the phone Би утсаа аваад and залгаад call ярьж the чадна. company Тэр компани руу. and go through all the people Тэгээд тэр хүмүүстэй нь яваад очиод уулзах till I get болно. to the boss and I say, I need to come see you. I need to share the problem in Mongolia with you. Яг өдөрлөгтэй чи эхэлж уулзмаараа гэд явж орж уулзаад Монголд байгаа нөхцөл байдлыг сайхан хэлж I үзүүлсэн. could do that. Би энийг хийж чадна шүү дээ. And this is what happened. Тэгээд ийм болсон. He says, okay, come back and we will talk. I don't know what we can do. Аа за ямар тааш та эргээд ирээрээ би яг одоо юм хэлж мэдгүй би бас хүмүүстэйгээ ярилцъя, бодолцъя гэв. I came back Тэгээ би дахиад яваад очисон. and this is what he did. Тэгээ тэр хүнийг хийсэн. Энэ дээр нэг юм жижигхэн хүүхдийн маск байгаа байхгүй юу? Гэрлээс л харагдахгүй. He created a children's mask only for Mongolia. Тэгээд зөвхөн монголчуудад зориулж хүүхдийн жижиг маск эднийх үйлдвэрлэсэн юм аа. Do you understand that this didn't exist for your children? Тэгэхээр одоо бид нар харж ойлгож байна уу? Өмнө нь хүүхдийн маск гэж байгаагүй байх нь шүү дээ нохор тутааны. There is nothing like this in the world that is this good for your Тэгэхээр children. ийм өндөр чанартай яг хүүхдэд зориулсан маск өмнө нь байгаагүй байсан. And this man made it. Тэгэд энэ хүн хийж өгсөн. And we gave out thousands of these in the hospitals, in the schools, in the preschools, in the children's churches all over Mongolia. Тэгэд өнгөрсөн удаагийнхаар юу вэ гэхээр сүмийн хүүхдийн цуглаануудад, хүүхдийн эмнэлгүүдэд, сургуулиудад, цэцэрлэгүүдэд бид нар явж тараасан. Kids can breathe. Тэгээ хүүхдүүд одоо аюулгүй сайхан Kids амьсгалж are болж not байна. getting sick.
Тэгэд үүнээс болоод yung хүүхдүүд ханиад Because томоод that хийж mask авахгүй. filters out 99.9% of all the pollution in your air. Яагаад тэгэхээр энэ маскны шүүлтүр нь энэ агаарт байгаа бохирдлыг 99.9% шүүх чадaltaй. No other masks on the market, not Cambridge, Өнөөдөр одоо no other Cambridge mask mask гэж does ярьдаг те this. зөндөө олон маскууд борлуулалт нь байгаа. Тэдний аль нь ч энэтэй дүүцхүүц чанартай биш гэдгийг бас ойлгоорой. It's the only one. Тэгэхээр энэ ерөөсөө маш чанартай ганцхан. And he made it for you. Тэгэхээр энэ компани таны төлөө үнийг For your бүтээсэн children. байна. Таны өр хүүхдүүдийн төлөө. You know why? Яагаад гэж Because I asked him to. би ингэж гэж гуйсан учраас энд нэг юм болоод байна да. Because that's what I could do. Яагаад тэр үнийг чинь би хийж чадах юм чинь? I could do that. Тэгэхээр би хүнээс ингэ хүссээд гуйж чадна шүү дээ. God will not do what we can do. Тэгэхээр бурхан бидний хийж чадах зүйлийг өмнөөс маань хийдэггүй маа. He will do what we cannot do. Бурхан бидний хийж чадахгүй зүйлийг хийдэг. Now listen. The man, he asked me afterwards. Тэгэд энэ бүхний эцэст нөгөө хүн надаас асууж байгаа. He created ladies version. Тэгэл эмэгтэйчүүд зариулсныг хийж өгөөл, He created kids version. хүүхдийн хийж өгөөл. He created all these masks for you guys. Тэгэл ерөөсөө энэ нөх маскуудыг бүгдийг нь хийж бүтээсэн. And then he says, Тэгээд тэр хэлж байгаа. hallelujah. Then he says, Тэгээд хэлж байгаа. okay, Pastor Troy, how many do you want? За, Troy Pastor та хэдийг авмаар байгаа гэсэн. And I had $0. Тэр үед надаас нэг ч доллар байгаагүй байхгүй. No money. Одоо чухам захиалаад No budget. Бодолтож авах юм байхгүй, төсөв мөсөв No юу money ярих for юм this. байхгүй. I go, oh, well, I must go back to my office and talk to my board of directors. За би одоо албан ажил руугаа эргэж очиод те зөвлөлийнхөө гишүүдтэй ярилцаж марилцах хэрэгтэй болоо хуурж байгаа хөөх. Because I had no money. Яа тэгэхээр тэр үеч нэг ч мөнгө авахгүй. He says, tell me how many you want to order. Тэгэл нөө чи хэлж байгаа шүү дээ. Яг хитийг захиалмаар байгаа. And I said, oh, I will come back. Би буцаад ирнэ. I will talk to you again very soon Төдөхгүй гэл. because I needed a miracle. Яа тэгэхээр яг одоо надад гайхамшиг хэрэгтэй болж байгаа хөөх. But I did all I could do. Гэхдээ би өөрийнхөө зүгээс чадах бүхнээ хийсэн байсан. I was a part of the they. Ерөөсөө л тэдний нэг байж чадсан байхгүй. I broke open the roof. Би ямар тааж тэр дээврээ эвдсэн. I carried my friend. Би тэр найзыгаа үүрээд I очсон. found the rope. I found the ladder. Би тэр шат олоод тэ уяа олоод I lowered him down. би түүнийг доош буулгасан байхгүй. I did everything I could do. Тэр өөрийнхөө зүгээс би чадах бүхнээ хийсэн байсан. And the rest is up to God. Тэгэл үлдсэн нь ерөөсөө л бурхны гарт үлдэхээс өөр аргагүй. I said, God, we need a miracle. Тэгэл за бурхан бидэнд гайхамшиг хэрэгтэй. But we serve a God of miracles. Тэ та бид чинь гайхамшигыг үйлддэг бурханд We үйлчилдэг шүү serve a дээ. God who knows, who feels what you're feeling right now. Тэгэхээр тэр өнөөдөр таны бүр юу мэдэрж байгаа мэдрэмжийг чинь хүртэл мэддэг, ойлгодог тэр нэг юм баг. We serve a God who cares. Бид нар ийхүү санаа тавьдаг тэр нэг нь бид үйлчилдэг. Cares about what's going on here in Mongolia. Өнөөдөр Монголд юу болж байгааг бүр анхаарч санаа тавьдаг тэр л бурханд. And God did a miracle. Тэгээ бурхан гайхамшиг үйлдсэн юм аа. This mask is very expensive you have Одоо энэ бидний гар дээр ирсэн энэ маск маш үнэтэй. because it's so good. Яагаад гэвэл чанарын Quality is ярих the юм best in байна. the world Одоо өнөөдөр энэ дэлхийд байгаа ерөөсөө хамгийн өндөр чанартай маск байна. because you are valuable to God. Яагаад гэхээр та бурханд тийм үнцэнтэй. No fake, cheap knockoffs Ямар ч хуурамч хямд зүгээр нэг тэгсгээд орлуулсан юм биш. because you matter to Him. Учир нь та түнд чухал учраас. Each mask costs us $30. Одоо бүх зардлуудаа бодоод тооцохоор ер нь нэг маскад нэг 30 орчим доллар оногдож байгаа. Because it's quality. Үүний ард чанар ярагдж байгаа учраас. God is a God of miracles. Тэр бурхан бол гайхамшигыг үйлдэгч бурхан. See, I know what Mongolians say. Oh, Pastor Troy, you should have gone to China. Тэгээд зөндөө монголчууд ирж уулзсан аахгүй. Та ингэж үнтэй юм явж хахаар хятад дээр очиж. They make cheaper in China. Хятад яа гэдгийг чинь хамаагүй хэмнээр хийгээд өгч чинь. But they don't make as good.
Гэхдээ тэд үн шиг сайныг нь хийхгүй байхгүй. You see, this is what happens with us. Тэгэд одоо яг нэг ийм юм болоод байна. We are waiting on God. Тэгэл бид нар ингээл чухам бурхныгаа Oh хүлээгээс. God, do something. Oh God, oh God. Бурхан ямар нэг юм хийгээч гэл. And we say, oh, we are waiting on the Lord. Бид эзэн танийгаа л хүлээж. Waiting on you. Эзэн бид танийгаа хүлээж You байна. know, come on, we're at home laying on the couch. Бид Come нар on. гэртээ тэгдэг үстэй те ингээл диван дээрээ сууцыг хөвтцэн. Waiting on you. Эзэн бид танийгаа л хүлээж байгаа шүү. Patiently waiting on you. Асар их төвчээр зам байж би танийгаа хүлээж байгаа шүү л гэдэг. See, we're waiting on God, Тэгэл бид нар чухам хүлээсэн улсуу. but God is waiting on us Гэсэн чинь бурхан биднийг хүлээгээд байдаг. to be one of the they. Тэдний нэг байгаад хачаа эхлээд гэж. God's waiting on us to break open the roof. Тэгэхээр бурхан биднийг дээврээ эвтхийг хүлээгээд байдаг. God's waiting on us to find the rope, Гүүж яваад шат мат уяа муяа олохыг хүлээгээд байдаг. lower our friend down. Тэр найзыгаа доош буулгах. Because that's what we can do. Яа тэр үүнийг бидний хийж чадах зүйл учраас. When we've done all we can do, that's when God comes with his miracle power for us. Тэг бид өөрсдийнхөө зүгээс хийж чадхаа хийгэхэд эзэн тэнд буучирч гайхамшигаа үлддэг See, юм аа. Mongolia needs a miracle. Тэгэхээр өнөөдөр Монголд гайхамшиг хэрэгтэй And байна. I want to be clear. I cannot, my ministry, we cannot solve this Тэг problem. би нэг зүйлийг мэдээж маш тодорхой болгомоор байна. Өнөөдөр байгаа энэ асуудлыг би ч юм уу одоо манайх бид нартай адилхан багууд үүнийг хизээж шийдвэрлэж I am чадахгүй. not ignorant. Би This is үл too тоосондоо ч биш. Зүгээр энэ хэрээс хитэрсэн асуудал гэхгүй. This is too big. Зүгээр миний хувьд энэ миний хэрээс хитэрсэн том American асуудал. people from other countries cannot solve this problem. Одоо өөр улсаас Америкчууд нь ч нү ямрууд нь ч байлаа ирлээгээд энэ асуудлыг бидний өмнөөс шийдвэрлэж чадахгүй. Only Mongolians. Монголчууд бид нар өөрсдөө л үнийг Can solve this шийдэж чадна. Only you can. Тэгэхээр та нар л өөрсдөө энэ асуудлаа You шийдвэрлэж see, чадна. the greatest hope for any city, Ер нь ямар ч хот any улс, nation, ямар ч үндэстэнд одоо хамгийн том найдвар бол is the church of Jesus Christ. Хизээ аймагт бурхны чуулган байдаг юм аа. It is God's purpose to raise up a church to change nations. Бурхан чуулганыг таарч байгуулах зорилго нь юу юм? Тэр үндэснийг өөрчлөхийн тулд. The hope of this country is in this room. Тэгэхээр энэ үндэсний найдвар өдгөө энэ өрөөнд сууж шít. Don't put faith in your government. Don't put faith in your officials. Put your faith in God. Та өөрийнхөө итгэл найдварыг энэ засаг захиргаа энэ удирдах албаны хүмүүст биш харин бурхандаа тавь. God will move on his church Тэгэхээр бурхан энэ Move through чуулганд his хөдлөх church. болно. Энэ чуулганаар дамжуулаад хөдлөх to болно. change a nation. Энэ үндэснийг өөрчлөхийн тулд. But we can't just, come on, pray, waiting Бид нар on. гэхдээ зүгээр л ингээл залбираал хүлээгээл ээждэг хүмүүс бас байж болохгүй шүү дээ. We've got to get our rope. Бид нар бас хөдөлдөг, Come ажилдаг, on, тэр we уяа can do утсаа it. олж авдаг. We got to break open the roof. Come Тэр on. дээвэр мэврээ эвддэг. We got to do what we can do. Тэр юу хийж чадах юм хийдэг хүмүүс байх We got to хэрэгтэй. start somewhere. Аль нэг цэгээс юмаа эхлүүлдэг байх хэрэгтэй. This all started with a phone call from Ugan. Тэгэхээр энэ болгон юу гэхээр угнагийн над руу залгасан тэр нэг утасны ярианаас эхэлсэн баггүй. Started with me calling a company. Тэгээ би бас тэр компани руу ярьснаас эхэлсэн баггүй. And now you have a mask that will save your life sitting in your lap. Тэгэхээр одоо ядаад биднэрт яаж энэ нөхцөл байдал бидний амьдралыг аврах маск бидний гар дээр ирж штэ. Because we believed. Яа тэгэхээр та бид итгэсэн. We believed. Бид итгэсэн. Mongolia, I need your help. Тэгэхээр монголчууд та нарын тусламж бас надад хэрэгтэй. I'm coming with more masks. I'm coming with tens of thousands of them. Одоо би эргээд юу юм 10,000-аас давсан тэр тоош хэрхэгтэй масктай буцаж But ирмээр I байна. cannot do it alone. Гэтэ үүнийг би ганцаараа хийж дийлэхгүй шүү дээ. I bring in a team, and there's so many people that love Mongolia that want to come here now and help. Одоо Монголд хайртай одоо Монголын нөхцөл байдал туслахыг хүсэн зөндөө олон хүмүүс тэнд байгаа. Тэгээ баг болоод мэдээж ирнэ. But what about you? Гэхдээ та өөрөө яах юм?
I could fly 20, 30 people over from the US. Одоо жишээ нь Америкаас 20 30 хүнтэй багтаагаар нисээд ирж болж байна. Put them in hotel, Тэгэл тэднийг буудал байрлуулаад provide bus, all these things. тэгэл нүн автобус унаа баахан юмнуудыг нь зохицуулаад What about you? харин энд нь байгаа та яах юм? Will you help? Та туслах уу? Will you volunteer? Та үн сайн дураар Will you оролцох уу? hand out masks? Will you pray for Тэр people? маскны тараалтан дээр хүртэл та яваад тэнд хүмүүсийн төлөө очиж залбираад үйлчлэх үү? Will you do something? Will you volunteer your Та time? өөрийнхөө зүгээсээ чадах юм аа хийгээд өөрийнхөө цаг завыг Will you зорцох уу? give your money, help buy Та masks? тэр маскны худалдан авалтан дээр та өөрийнхөө зүгээс чадах мөнгөө өгөх үү? This is not America's problem. This is not my problem. This is your problem. Энэ ч уухта миний асуудал биш. Яагаад гэхээр энэ ч Америкийн асуудал биш. Энэ And ч I'm та here- нарын өөрсдийн асуудал шүү дээ. I'm here because God loves you. Тэгэхээр би өнөөдөр бурхан та нарт хайртай учраас л энэ дээрээ But зогсож байна. all of us in this room, Тэр энэ өрөөнд байгаа та бид бүгдээрээ we have to be part of the they. бид тэдний нэг хэсэг байх учиртай хүмүүс. If we're going to get a miracle from Mongolia, Монголд бид нэр гайхамшигыг хармаар л байгаа бол. all of us Mongolians have to do what we can do. Тэгэхээр монголчууд та бид дор бүрнээ чадах бүхнээ хийх ёстой. Can't just pray and wait. We have to Зүгээр л залбирдаг тэгэл болоо хүлээгээ суудаг хүмүүс байх биш. carry our friends, Тэгэхээр бид тэр нэг найздаа санаа тавьж We түүнийг gotta үүрээд явдаг help нь our байх neighbors. хэрэгтэй. We've Бид got нар to хөршүүдтэй тусалдаг break байна. open the roof. Тэдний төлөө тэр дээврийг эвдэж. Come on, amen. Амен. And then we will see Mongolia changed. Тэгээд бид нар We will Монгол see өөрчлөгдөж байгааг Mongolia харах болно. saved, and we will see Mongolia safe again. Тэгэхээр монголчууд дахин аюулгүй байдлаа хадгалсан байхыг бид харах болно. Come on, Mongolia. Do you believe? Та үүнд итгэж гин үү монголчууд? Come on, do you believe? Та үүнд итгэж гин үү? Do you believe? Та итгэж гин үү? Come on, stand up with me all over the room now. Тэгэхээр цөмөрө хамтдаа босцгоё. Let's pray together. Цөмөрө хамтдаа залбирая. I'm going to ask you to do your best right now to get involved. Бас яг одоо та өнөөдөр өөрийнхөө зүгээс чадах хамгийн сайнаа бас хийгээсэй гэж бас I'm going to хүсэж ask байна. you to give right now. Тэгэхээр одоо бид Help нар buy өргөл masks. авах байгаа. Тэгэхээр энэ дээр юу юм маскны дараагийн худалдан авалтанд зориулж би таныг өргөөсэй гэж хүсэж байна. Maybe you didn't come today, you weren't ready. Магадгүй та өнөөдөр бэлэн бос ирсэн байж болно Bring шүү it to дээ. the church office tomorrow. Та маргааш сүмийн албан өрөөнд бас Do авчирч өгч something. болно. Do what you can do right now. Зүгээр л өөрийнхөө зүгээс цөмөрөө дор бүрнээ чадах бүхнээ хийцгээе гэж уриалмаар It's байна. not right that Americans buy a mask for you. Тэгэл дандаа л Америкчууд таны төлөө маск худалдаж авдаг байх нь бас зүй ёсны бус ахгүй юу? You buy a mask for your neighbor. Buy a Та mask тэр for a child. хуршийнхоо төлөө та тэр хуршийнхоо үр хүүхдүүдийн төлөө бас нэг ч ихсэн маск худалдаж авах л Do хэрэгтэй. what you can do. Тэгэхээр бид өөрсдөө зүгээс чадах бүхнээ хийх хэрэгтэй. Do what you can do. Та хийж чадхыгаа хий. And God will do the rest. Бурхан үлдсэнийг нь хийнэ. Maybe you can't buy one. Maybe you can buy one. Maybe you can buy two. Maybe you can't buy just half of one today. But do what you can do. And then we together will trust God to do the rest. Та нэг маск худалдаж авч дийлэх үү? Эсвэл хоёр, эсвэл түүнээс олон, эсвэл нэгийн тал гих мэтлэн бид нар чадамжаараа байна. Come on, let's pray together. Тэр цөмөр хамтдаа залбирая. Father, Аваа. oh my God, I sense the presence of God right now. Үнэхээр эзний оршихуй энд байгааг бид мэдэж байна. Father, I sense your heart for the people in this room, Аваа the people of God. Үнэхээр хүний бусдын төлөө цохлох таны тэр зүрхийг бид мэдэрч байна. Their suffering has not gone unnoticed by you. Эзэн энэ зовлон шаналл танаас нууцлагдаж, танаас ангид байгаагүй та мэдсэн мэл. And Lord, I know your eye has not gone blind concerning Mongolia. Эзэн Монголын тал дээрх таны нүд хараа. Эзэн унтраагүй бил. Your ear has not grown deaf, God. Таны чигч үүнд дүлээрээгүй. And your arm is not too short to heal, God. Эзэн биднийг эдгээхэд таны мотор тийм хүрч чадахгүй богинч биш. There are people in this room that are sick from this pollution right now. Эзэн агаарын бохирдлоос болж өдгөө өвчтөй байгаа энэ өрөөнд байгаа хүн нэг болгоныг. Their children are sick. Эзэн өвчтөй байгаа тэр үр хүүхдүүдийг нь Their lungs have been hurt. Their immune system, their respiratory system has been affected by this. эзэн үүнээс болоод тэдний уушиг, тэдний амьсгалын замын эд эрхтнүүд, эзэн дархлааны систем өвчтсөн байгаа.
People are sick. Эзэн маш олон хүмүүс өвчтэй байна. Father, I know you. I know you. Гэтэ аава бид танийгаа мэдэх билээ. I know that you care. Та анхаарч санаа тавьдаг гэдгийг бид мэднэ. And I know that you're well able to heal. Та биднийг эдгэх чадaltaй гэдгийг бид мэднэ. So in the name of Jesus, Тиймээс яг одоо Есүсийн I нэрээр speak to every sick person in this room. энэ өрөөнд байгаа өвчтөй хүн болгон дээр I тунхаглаж speak байна. to your family members. I speak to your children. Тэдний гэр бүлийн гишүүд, тэдний үр хүүхдүүдийнхэн дээр тунхаглаж байна. I speak to every sickness and disease, Алив бүх төрлийн өвчин эмгэгийн эсрэг би тунхаглаж байна. every deformity, every birth defect. Тэр бүх төрөлхийн гажиг янз бүрийн тэр өвчин шаналл болгоны эсрэг. I speak to asthma in the name of Jesus. Есүсийн нэрээр тэр астмны эсрэг би ярьж I байна. speak to these illnesses Энэ бүх өвчний эсрэг in Jesus' name. Есүсийн нэрээр Go from the people. энэ хүмүүсээс яв гэж тушааж. And I speak to the bodies in the name of Jesus. Энэ хүмүүсийн бие махбодод тунхаглан хэлж байна. Be healed Эдгэрх болтугай. and be restored Ирүүл болох болтугай. in Jesus' name. Есүсийн нэрээр Restore, 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 God. эдгэрч ирүүл саруул болох болтугай. In the name of Jesus. Есүсийн нэрээр Father, I pray right now for every person Аав дэ хүнийг болгоны төлөө танаас гуйж. that we would be a part of the they, God. Эзэн бид нар тэдний нэг байхыг хүсэж байна. Right here, right now. Яг одоо яг энэ газар ч гэсэн бид тэдний нэг байхыг хүсэж байна. We would become one of them. Эзэн бид тэдний One of нэг the нь they. байж. Тэр дөрвийн шиг яг тэдний нэг байж. We bring a miracle to Mongolia because of what we're willing to do. Эзэн бид өөрсдийн хүсэлтэйгээр үнэхээр Монголд хийх тэр гайхамшигч нэг хэсэг бай. Lord, let hope be resurrected in people's hearts. Эзэн хүмүүсийн зүрх сэтгэлд найдвар дахин төрөх болтугай. Let faith rise Итгэл босох болтугай. that this can change. Энэ өөрчлөх болтугай. I rebuke the spirit of hopelessness. Би тэр найдвар таслах байдлын тэр сүнсийг би зэмлэж байна. And I rebuke the spirit of fear. Айдсын сүнсийг би зэмлэж байна. And I speak faith. Харин би итгэлийг тунхаглаж байна. Rise up in your people, God. Бурхны хүмүүсээ үндийн босцгоё. Let us believe again. Төмөрөө дахин түүнд итгэлээ өгцгөөе. Mongolia can be saved. Монгол аврагдсан байх болно. Mongolia can be safe again. Монгол дахин аюулгүй байх болно. Touch hearts, Father, I pray. Аа тэгэд яг одоо хүмүүсийн зүрх сэтгэлд хүрээч гэж танаас And let гуйж. new faith and new wisdom, new strategies come to the people, God. Эд хүмүүс тэр үнэхээр шин итгэл, шин мэрэгэн ухаан, шин стратеги нь бууж ирэх болтугай. Let them have a heart, Father, to be one of the they. Эзэн үнэхээр тэдний нэг байх тэр зүрх сэтгэлийг та бидэнд өгөөрэй. Jesus' mighty name. Есүсийн хүч чадалтай нэрээр. Jesus' mighty name. Есүсийн хүч чадалтай нэрээр. Jesus' mighty name. Есүсийн хүч чадалтай нэрээр. Just a moment, the ushers are going to come. Тэгэхээр одоо энэ дугтагч нар And байгаа дундуур хайцгаа дамжуулахаа бэлэн I болж want you байна. to give now. Тэгэхээр би таныг үнэхээр би өгөөсэй гэж хүсэж байна. Listen, none of this is coming to us. Тэгэхээр энэ биднээс биш юм аа. It's going to mask. Тэгэхээр энэ маскны төлөө And байх болно. not one mask will be wasted. Нэг ширхэг маскч зүгээр үргүү хоосон Not one өнгөрөхгүй. will be sold, not one will be stolen. Нэг ч маск хулгайлагдаж борлуулагдахгүй. We will keep a watch over everything. Бид бүгдийг хянаж яг зүй ясныг хийх болно. God is watching. Учир нь бурхан харж байгаа. We can change this. We can help people right now. Бид үүнийг өөрчилж хүмүүсийг тусалж So I байна. want you to give. Do your best. Тэгэхээр би таныг өөрийнхөө хамгийн Do the сайн best that you албаг can хийж do right өгөөсэй now. гэж хүсэж байна. And please wear your mask. Тэгээ бас маска зүүгээрээ. Sunny day, cloudy day, smoky day, wear your mask. Тий утаа харагдахууц байна уу? Эсвэл зүгээр сайхан цэлмэг сайхан харагдаж гин үү? Хамаагүй зүүж хөвшөөрэй. It will save your life. Энэ таны амьдралыг It will авран save шүү. your child's life. Таны үр хүүхдүүдийн эрүүл мэндийг авран Every шүү. time you step out your door, wear your mask. Энэ хаалганы гадна талд гарч л байгаа бол маска зүүдэг бай. You take care of your mask. Тэгээд бас маска сайхан одоо арчаатай хэрэгэлцгээе. It is going to take care of you.
Хэрвээ та масканда арчаа тавих бол энэ эргүүлээ таныг арчлах болно. Amen. Амен. Come on, give God a good clap and a shout. Цөмөр in here now. эзэнт алдрыг өргөцгөөё. Maybe we need to. Everybody, put your arms around yourself like this. Хүн болго ингээд өөрийнхөө гарыг ингээд. Come on, tight. Одоо бид нар сурсан та бүр чанга. That's a hug from Pastor Troy. Troy пастрын таныг тэрж байгаа тэрвэрлт юм шүү. God bless you.